Нэг үгээр бол хувь хүний одоо шууд хүүхдүүдэд тавих хараа хяналттай байна. Хамгийн хэцүү зүйл нь юу байна вэ гэхээр нөгөө энэ өвчтнөр өвдсөн тохиолдолд 10-аас 4 нас бардаг, 5-аас 1 нь хүндрэлийн эрсдэл үүсдэг байхгүй. Тэгэхээр хурдан явцтай байна гэдэг нь 4-өөс 6 цагийн дотор энэ одоо өвчнийг тусаад шууд хүндрээд одоо нас барах эрсдэл нь үүсээд байна. Тийм учраас цахилгаан гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр би тэгэхэд яах вэ гэвэл ерөөсөө л хүүхэд болгоно бүгднийг гарыг болгож хоолойг нь зайлуулж маскал зүйлэх асуудал дээр л анхаарна. Яг хувь хүн өөрийн ариун цэврийн асуудлаас шалтгаалаад асуудал дээр шийдээ явуучих юм бол энийг бүрэн барих боломжууд байна. За тэгээ голомт нь урталт нь одоо 3 сарын 5-нд гарсан. Одоо ингээ 12-нд гээд явах дээр энэ голомтууд байна хаана байдаг вэ гэдэг асуудлыг хаах дээр ер нь бол тодорхой хэмжээнд ингээ хүний одоо хоолойд одоо манайхын хэлдгээр бол нөгөө нэг хоолой махтай хүмүүс маань ер нь тээвэрлэл явж байгаа гэсэн. Тэрний итгэвчээд тэгээд ингээд шүлсээр үсчээл ингээд агаар туслын замаар дамжаад халдвар маань нэмэгдээд яваад байгаа хэлбэр болж байгаа байхгүй. 2026 оны 3 сарын 12-ны өдөр Хувьдамгийн бүсийн онцлог амжилтны төвдөр одоо цахилгаан мангитийн тууралтайгаар хүүхэд ирсэн. Одоо шаардлагатай одоо эмч мэрэгчлүүд маань одоо тусламж үйлчлэгийг үзүүлсэн боловч хүүхэд маань одоо энэ длээ ар гэрээхэнд нь одоо гүн эмгэл илэрхийлье. Мингээ коксиметтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдалтай холбоотой аймгийн онцгой комиссийн гаргасан шийдвэрийн талаар танилцуулъя. За аймгийн онцгой комиссийн өнөөдөр хуралдаан 10 цагт эхэллээ. За яагаад онцгой комиссийг хуралдуулсан бэ гэдэг нь Хувд аймагт одоо менингококкийн халдвар 3 сар дотор одоо 2 дахь тохиолдол болж байгаа. 2 дахь тохиолдол болох төр дэгдэлт байна гэж үзэж байна. Тэгээ голомт нь хоёулаа 2 өөр газраас байх боломжтой учраас онцгой комиссийг хуралдууллаа. За онцгой комиссийн шийдвэр дээр бол 7 дугаар сургуулийн багангийн хүүхдүүдийг бол хичээлийг 7 хоногийн хугацаатаар одоо шууд цахим шилжүүлээд явахар шийдвэрүүдийг гаргаж байна. Мөн хүүхдүүдтэй холбоотойгоор олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Дээр нь мөн сургууль жаргаланд сум болоод сургууль цэцэрлэгийн эмч нарт одоо тодорхой хэмжээний чиглэлүүдийг өгүүлж тэгээд тэр чиглэлийнхээ дагуу болох төр сургууль сурч байгаа хүүхдүүдийн хоолой үзэлгийг одоо сумын эмч болоод өрхийн эмч тэгээд бүсийн онцлог амжилтны төвийн чихамар хоолой эмч нартай хамтран хийхээр одоо шийдвэрлүүдэд гаргалаа. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж инвентарийн нөөц дээр хангалтыг бэлэн байлгах, түүн зарцуулагдах хөрөнгүүдийг шийдвэрлсэн шийдвэрийг гаргалаа. Нэгмөр бол эрүүл мэндийн сайдын А99 гэдэг одоо 2025 оны 3 дугаар сарын тушаал байдаг. Тэр тушаалын дагуу бол ер нь бол яг тэр тухайн одоо голомт болж байгаа ус нутагт хариу арга хэмжээнүүдийг авч ажиллах ёстой байдаг. За өчигдөр 9 цагт манад ирээд онш 11 цаг үед одоо бүрэн батлагдаад эмэл зүгээр бол тодорхой байсан. Тэрнээс хойш эрүүл мэндийн газар бол яг тухайн газарт нь очиж одоо 7 дугаар сургуулийн 1-р анги дээр тандалтыг хийсэн байгаа. За тэгэхээр 1-р ангид байсан одоо тэдний 40 хүүхэд мөн багштайгаа 41 хүн тэр ангид байсан дотор байранд амьдардаг хүүхэд байсан учраас тэр хүүхэд маань халуурсан. Халуураад одоо халдвартын засагт хэвцэн эмчилүүлж байна. Тэгээд тэрүүгээр нь одоо дотор байранд байгаа 70 хүүхдийг мөн 41 одоо ангийн хүүхдүүд багштай хамтд нь эхлээд хийм сэргийлэх хэмжлэгээ гэдэг зүйлийг хийсэн. Мөн дээр нь 49 одоо хүүхдийг вакцинжуулах ажлыг хамруулад явж байна. За одоо бид хэд дэрэн цаашд яах вэ гэхээр ер нь бол одоо халдвартын засагт хэвтэж байгаа одоо дотор байрныхаа хүүхдийн шинжилгээнийхээ хариуг хараад үндэслээд тэр хүүхэд маань одоо яг одоо менингитийн халдвар нь тодорхой биш байх юм бол одоо дотор байраа чөлөөлөд явна гэсэн. Мөн 7 дугаар сургууль маань тухайн анги танхимаа одоо халдвар гүйтгэж ариутгсан байгаа. Мөн 9 ангитай 9 ангийнханд нь бас мөн хийм эмчилгээнүүдийг хийгээд мөн гэр бүлийн 6 гишүүндээ хийм эмчилгээ хийгээд явж байна. Эрүүл мэндийн сайдын тэр тушаал дээр бол тухайн одоо голомт болсон сургууль цэцэрлэг гэдэг юм уу тэр бүс нутагт нь яг олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх гэсэн тийм л одоо сайдын төсөл дээр тийм шийдвэр байгаа. Тэгэхээр тэрний дагуу бол энэ бол сэргийлж болох, бүрэн сэргийлж болох өвчин. Ягаад гэвэл нэгдүгээрт хүүхдүүдэд бидэхэд энэ маань менингит маань одоо хоолой дээр байгаа агаар дуслын замаар дамждаг өвчин. Тэгэхээр бидэхэд ингээд ярьж байхад өсөрж байгаа шүлс маань одоо нэг үгээр бол дараагийн хүндээ халдварлуулах тийм боломжуудыг бүрдүүлж байгаа. Хоолой өвдөд яваад байдаг хүмүүс маань нэг үгээр бол далд хэлбэрээр одоо тэр танжил нянг тэгээ явж идэг гэсэн. Тэгээд тэр нэм маань одоо энэ 3 сард одоо илүү идэвхжил нь өндөр байгаад энэ идэвхжлээсээ шалтгаалаад иргэдэд одоо нөгөө хүүхдийн өвчлөх эрсдлүүдийг нэмэгдүүлж тараад байна. Тэгэхээр одоо бид хэд бол
Ховд аймгийн одоо бүх 10 жилүүд болон цэцэрлэгүүдд сурж байгаа хүүхдүүдийг хоолоо өвчлөлийн одоо хамгийн түрүүний дөрвөнд шалгаж үзээд тэр хэдийгээ бол одоо бүрэн эргүүлжүүлж одоо сургууль цэцэрлэгт нь явуулах арга хэмжээг эцэг эхчүүд мань анхаарах хэрэгтэй байна. Хоёрдугаарт заавал ам зайлах уус хүнэл гэдэг зүйлүүдийг тогтмол өдрийн 3 хэрэглэмээр байна. Дээр нь гар авирдахлын асуудлуудыг хэрэглэх шаардлагатай байна. Мөн маска зүүх хэрэгтэй. Тэгжээж бидэхэд одоо нөгөө агаар туслын замаар дамжих халдвараас сэргийлэх боломжууд гарч ирж байгаа. Тэгэхгүй болвол бидэхэд одоо нөгөө яг үннийг хэлэхэд бол эцэг эхчүүд бол үр хүүхдүүдтэй үнэхээр хайхрамжгүй хандж байна. Хүүхдүүдээ яг хаана юу хийж байгаа нэгдүгээр тодорхойгүй байна. Яг ямар хүмүүстэй уулзаж учирч байгаас авахгүй болоод орж ирээд гараа угааж гин үү? Тэгээд амаа зайлж гин үү гэдгээс авахгүй болоод маск зүүж яваа гэдэг. Яг энэ нөгөө томоогийн үетэй ижилхэн одоо яг урдсан сэргийлэх арга хэмжээнүүдээ аваад явах юм бол энэний өвчний тархалт маань бүрэн зогсох боломж байгаа даа л да. Мэдээж бүсийн ажиллагааны хэмжээний төв дээр цаашид бол мэдээж халдварууд гарах эрсдлүүд сая халдвар төвчин судлалын үндэсний төвтэй хамтраад өглөө одоо эрсдлийн үнэлгээ хийлээ. Тэгэхээр цаашид олон нийтэд тархах эрсдэл байна гэдэг дүгнэлтийг гаргаж ирлээ. За энэ эрсдлийн дүгнэлтийн дагуу бид харин нэг олон нийтлэлгүй чиглэсэн одоо сургууль сурчлагын ажлууд руугаа илүү түлхүү анхаарна. Дээр нь тэгээд одоо саяхан хэллээ бүх сургуулийн сурагч одоо цэцэрлэгийн хүүхдүүдийг бүгднийг одоо үзлэгт хамруулж ээж бидэд хоолой өвчлөлттэй хүүхдүүдийг ялгаж авч тэрэндээ эмчилгээнүүдээ хийнэ гэсэн үг. За бүсийн ажиллагааны эмчилгээний төвдөр бол халдвартын тасаг дээр одоогийн байдлаар эрчим тэмцлэгээний нэг өрөө одоо бүрэн тоногдсон байгаа. Сая одоо онцгой комиссийн шийдвэрээр нөгөө өрөөнд дээр одоо шаардлагатай тоногдох хөрөмжүүдийг шийдвэрийг гаргаж ирлээ. Тэгээд энэнийхээ дагуу бол бидэд одоо эрчим тэмцлэгэнд одоо хүүхдүүдийг аваад эмчлэх боломжууд нэгдүгээр халдвартай хэсэгтмээр бүрдэх юм. Хоёрдугаар энэ тухайн өвчний маань вакцины бас нэг тодорхой хугацаанд богино хугацаанд хадгалах тийм эрсдэл байдаг учраас тэндээсээ өнгөрсөн одоо шөнө явж чад Увс аймгаас нөөц вакцинуудын таталтан авалтыг хийгээд шаардлагатай хүмүүстэй хийсэн байна. Одоо бүтэнсээ өдрийн онгоцоор үлдсэн одоо шаардлагатай нөөц вакцинуудаа татаа авалтуудыг хамруулна. Дээр нь одоо нөгөө өрхийн эмнэлгүүд дээр байгаа эмнүүд маань одоо тасрах эрсдлүүд үүсэн. Тэгэхээр нийт Ховд аймгийн одоо Жаргалан сумд байгаа аптекууд дээрээс шаардлагатай материалуудын судалгаагаа аваад нөөцүүдийг бол ер нь хангалттай бэлдсэн. Дээр нь хүний нөөцийн хувьд бол бидэд хоёр халдвартай эмч тэгээ хүүхдийн эрчимтэй эмч, хүүхдийн эмч нар гээд ерөнхийдөө халдвартай сувилагч гээд одоо хүний нөөцийн хувьд бол хангалттай ажиллах боломжууд байна. Нэг үгээр бол хувь хүний одоо шууд хүүхдүүдэд тавих хараа хяналт байна. Хамгийн хэцүү зүйл нь юу байна вэ гэхээр нөгөө энэ өвчтнөр өвдсөн тохиолдолд 10-аас 4 нас бардаг, 5-аас 1 нь хүндэрлийн эрсдэл үүсдэг байхгүй. Тэгэхээр хурдан явцтай байна гэдэг нь 4-өөс 6 цагийн дотор энэ одоо өвчнийг тусаад шууд хүндрээд одоо нас барах эрсдэл нь үүсээд байна. Тийм учраас цахилгаан гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр бид хэд яах вэ гэвэл ерөөсөө л хүүхэд болгоно бүгднийг гарын болгож хоолойг нь зайлуулж маскал зүүлэх асуудал дээр л анхаарна. Тэрнээс биш одоо ингээд бүхний дээр одоо ковид шиг амьсгалын замаар дамждаг тахал шиг ингэж юм тархаж халдвар нь явдаг учраас тэгэхээр энэ зүйл дээр одоо тухайн орн одоо голомтыг ариутгаж халдваргүйтгэл тэгэл тэн дээр нь бол яг хувь хүн өөрийн ариун цэврийн асуудлаас шалтгаалаад асуудал дээр шийдээ явуучих юм бол энийг бүрэн барих боломжууд байна. За тэгээ голомт нь урталт нь одоо 3 сарын 5-нд гарсан. Одоо ингээ 12-нд гээд ингээд явах дээр энэ голомтууд байна хаана байдаг вэ гэдэг асуудлыг хаах дээр ер нь бол тодорхой хэмжээнд ингээд хүний одоо хоолойд одоо манайхын хэлдгээр бол нөгөө нэг хоолой махтаа хүмүүс маань ер нь тээвэрлэл явж байгаа гэсэн. Тэр нь итгэвчээд тэгээд ингээд шүлсээр үсчээл ингээд агаар туслын замаар дамжаад халдвар маань нэмэгдээд яваад байгаа хэлбэр болж байгаа байхгүй.